Daydream Awakening. Самано Цэнэгийн channel дотор энэ удаагийн бичлэгэн дээр би зүүдний тайллын уншлага хийх гэж байна. Тэгэхээр 3 сонголттой байгаа. Гурвангийн сонгож болно. Хэрвээ таны яг дотроос тал тухамсраас чинь ямар нэгэн байдлаар мэдгүй гурлаа сонирхолтой санагдчих байвал гурвангийн сонгож болно. Аль эсвэл хоёрын сонгож болно. Эсвэл зөвхөн нэг нь сонгож болно. Тэгэхээр хэрвээ 3 юм уу 2-ыг сонгосон тохиолдолд ерөнхийдөө зөвхөн нэг зүүд биш 2-3 зүүднийхээ тайллуудыг ерөнхийдөө олж сонсох юм аа гэсэн үг. Гэхдээ хамгийн чухал нь яг өөрт чинь сонирхолтой татагдаж байгаа хүзрийг сонгох нь чухал шүү. За тэгээд ерөнхий зүүдний тайллын хүзрөөр уншлагаа эхлүүлээд тэгээд цаашлаад өөр нэмэлт тарот болон oracle хүзрүүд хэрэгтэй бол тухайн үзрүүдээс нь мэдээллийг зөвлөгөөг нь гаргаж ирэх болно. За нэгдүгээр өдрийг сонгосон, нэгдүгээр сонголтыг сонгосон хүмүүсийн маань тайлал бэлэн боллоо. Тэгэхээр би нүдэд бүх өдрүүдэд бүгдийг гаргаад ирсэн байгаа. Нэг нэгээр нь тайлбарлаад явъя. Тэгэхээр ямар ч тач нэгдүгээр сонголтыг сонгосон хүмүүс маань ерөнхийдөө маш их хүмүүсийн дотор холилдсон нийгэмд нэлээд төрөлдсөн маш олон хүмүүс өөрт нь олон хариуцлагыг тавиад дээрэс нь өөрийг нь шалгаад ерөнхийдөө шалгаад байгаа юм шиг санагдаад байгаа юм шиг байна. Юу гэсэн үг вэ гэхээр айгүй олон хүмүүс ерөнхийдөө яаж амьдарч байна, энэ хүн ямар шүү байна, амжилттай байна уу, амжилтгүй байна уу гэх мэт нөө нийгмийн статусыг нь айгүй их ингээд анхаарал хандуулж ийн гэж та өөрөө бодоод байгаа л да. Гэхдээ энэ яг бодит биш бай. Ерөнхийдөө бодит байсан ч ерөнхийдөө энэ бол нэг хамаагүй биднэрт бусад хүмүүсийн бидрийг юу гэж бодох, бидний амьдралын талаар ч юм уу, бидний амжилтын талаар ч юм уу, бидний статусын талаар ямар бодолтой байгаа нь яг үндэ бидэрт ямар ч хамаагүй. За тэрнээс гадна тухайн хүмүүс маань энэ сонголтыг хийсэн хүмүүс маань ерөнхийдөө энэ нийгмийн статусын дээгүүр байгаа хүмүүсийн маш их юм ууж идж байгаа маш их юм мөнгө идж байгаа, магадгүй улсын мөнгийг идж байгаа, засгийн газар ч юм уу улс төртэй холбоотойгоор энэ маш их бухимдалтай байгаа бас харагдаж байна. Яг өөрөө тэгж идмээр байгаа ч гэсэн идж байгаа хүмүүсийг маш их шүмжилж байна. За энэ талаар бүр илүү дэлгэрэнгүй өөр хүзрүүд дээр бас ярьж өгөх болно. Ямар ч тач нэг юм нийгмийн статус, нийгэмтэй холбоотой нийгэмд эзлэх өөрийн байр суурьтай холбоотой ерөнхийдөө зүүдэлсэн байна. Танд өөрт ерөнхийдөө нийгмийн байр суурь таны эзэлж байгаа байр суурь нийгэмд хэр үнцэнтэй байна вэ? Таны хүмүүс хэр үнэлж байна вэ? Таны хүмүүс юу гэж харж байна вэ? Та өөрөө тэр нийгмийнхаа хэрвээ тийм зэрэг ч юм уу, зэндаа ч юм уу байдаг гэж өөрөө бодож байгаа бол тэр юуныхаа тэр classification буюу хуваарлалтынхаа хаана нь байна вэ гэж та өөрийгөө бодож ийн гэх мэт энэ талаар маш их далд ухамсар нь ерөнхийдөө нэлээд стресссэн бололтой. Тэгээ тэрнтэй холбоотой зүүднүүд зүүдэлсэн байна. За тэгээ үргэлжлүүлээд тайроо гаргаж ирснээр ярьцгаая. За та бол маш их амьдралдаа хөдөлмөрлөж байгаа, одоо ч хөдөлмөрсөөр байгаа, маш их амьдралын ачааг нуруунд дээрээ яг энэ хүзэр дээр харагдаж байгаа ашлан дээшээгээ мацаад ингээд өөрийгөө ажиллах ёстой хэмжээнээс нь илүү их ажилуулсан байна. Тэгэхээр яг үнэндээ бид нар тийм их үүрэг хариуцлагыг нуруунд дээрээ үүрэх албагүй байдаг. Гэхдээ бид нар багасаа итгэжчингүүт амьдрал угаасаа хэцүү юм байна. Амьдралд угаасаа ингэж
нурууга хуглан барин байж амьдрахгүй болдоггүй гэдэг тийм итгэл үнэмшил, ойлголт, кодтой тийм юмтай ингээд тархинд ухамсарт маань суучгаар ерөнхийдөө яг тэрнийхээ дагуу ингэж л амьдрдаг гэдэг одоо ойлголтоор амьдрдаг. Тэгэхээр ерөнхийдөө бас таны ухамсарт болон далд ухамсарт ерөнхийдөө нэлээд өөрийгөө зовоож, шаналгааж нэлээд үүрэх хэрэггүй ачаануудыг үүрж байгаа хүзэр гарч ирлээ. За тэгээд ийм яалтчгүй мөнгө санхутай холбоотой маш их юм стресс, дарамт, ухамсарын болон далд ухамсарын түвшинд маш их юм санаа зовнил, тэ өгөө авааны. Ерөнхийдөө мөнгө санхүү гэдэг чинь юу вэ гэхлээр энергийн өгөө авалцал. Би одоо энэ бичлэгийг хийгээд хөдөлмөрлөөд ерөнхийдөө та нарт энерги өгж гинэ гэсэн үг. Та бас хөдөлмөрлөхдөө өөрийнхөө энерги өгдөг буюу хариуд нь цалин гэд авдаг штэ тэ. Тэгэхээр энергийн солилцол. Тэгэхээр яг энэ мөнгө санхүүг яг хэтэрхий чухалчилж яг тэр энергийн солилцол бий болж ин шүү гэдэг талаас нь яг том зураглалаар нь бас хараасай гэж хүсэж байна. Тэгээд бас хит их ач холбогдол өгөөд байна шүү гэдэг одоо мессежийг таны далд ухамсар, таны өөрийн одоо higher self тэ дээд би танд өөрт ингээ ойлгуулах гад зүүднүүдээр чинь ерөнхийдөө тантай холбогдох гад тэ хит нийгмийн одоо энэ зэндаа нийгмийн статус, за энэ мөнгө санхүү тэ баялагтай байх уу, мөнгөтэй байх уу, баян байх уу, ядуу байх уу гэдэг зүйлст чи хит их ач холбогдол өгөөд байна гэдэг ерөнхийдөө мессежтэй зүүд байсан байна. Тэгээд энэ стресснээс болоод ерөнхийдөө та бас айгүй яг энэ унж байгаа хүзэр шиг маш их юм сэтгэл зүйн дарамтанд те би хэлсэртэй аль гэдэг нь ерөнхийдөө нэлээд юм таны сүнс бол ерөнхийдөө таны дотоод хөөгдөхгүй ерөнхийдөө нэлээд тийм хэцүү төөрөгдсөн байдалтай байгаад байна. Яг одоогийн байдлаар ерөнхийдөө таны эго чинь илүү давмгаа контролтой амьдралыг чинь залж авч явж байгаа байх. Ерөнхийдөө таны яг жинхэнэ та те таны дотоод мөн чанар, таны жинхэнэ одоо сүнслэг та бол яг им хоосон огторгойд маш их юм замбраагүй орон зайд төөрцөн унж байгаа мэдрэмжтэй ерөнхийдөө байгаа болохоор тийм зүудэлж байгаа юм шүү. Тэгээд танд бол ерөнхийдөө өөрийнхөө дотоод хүүхдтэй маш их анхаарах хэрэгтэй байна. Дотоод хүүхд чинь ерөнхийдөө таны одоо ингээд тусламжийг ингээ хүсэж байгаа гэж ойлгож болно. Тэгээ яг энэ бичлэгээр дамжуулаад магадгүй бас тэ дотоод хүүхдтэй анхаараараа буюу өөрийнхөө дотор байгаа тэр сэтгэл зүрх яг юм жоохон байхдаа юу хүсэж ийсэн те жоохон байхдаа бид нар нэг амар мөнгөтэй баян хүн болъё гэж хүсэх нь бол айгүй зүүн. Бид нар яг өөр мөрөөдөлтэй байдаг. Тэр мөрөөдөл маань бидний илүү дотоод хүүхдийн жинхэнэ сүнслэг одоо таны жинхэнэ мөн чанарын яг хүсэл байдаг. Тэр магадгүй хүслээ ингээд эргэж санаад те би жоохон байхдаа юу хийх хүсдэг байлаа энэ амьдралдаа юунд хүрэхийг хүсдэг байлаа. Миний яг жинхэнэ үнц нь юу юм бэ? Яг мөнгө миний жинхэнэ үнц нь яг үнэндээ биш. Таны эгоны үнц нь мөнгө. Гэхдээ сүнсний чинь үнц нь арай өөр зүйл байгаа. За тэгээд ерөнхийдөө сэтгэл зүйн хувьд бол уулын та маш тийм өгөгдөлтөө маш өндөр өгөгдөлтөө хүн байгаа байхгүй юу? Магадгүй ийм зүүн самингийн хувьд ч гэсэн ерөнхийдөө айгүй юм чадвартай авьяастай хүн байж магадгүй. Тэгээд уулын таны мөн чанар бол айгүй тийм тайван намблаг. Тэгээд ерөнхийдөө юмыг ингээ зүгээр ажиглал байж идэг тийм байдалтай хүн байх нэ. Тэгээд яг одоогоор бол танд маш их юм шинээр юм хийж эхлүүлэх энерги, сэтэл, санаа төрсэн байгаа юм байна. Тэгэхээр энэ бол яг тохиромжтой цаг үе байна. Танд магадгүй ямар нэгэн бизнесийн санаа орж ирсэн үү те. Гэхдээ тэрийг ингээ хийхээс эргэлзээд ч юм уу санаа зовоод байгаа бол ерөнхийдөө тэрийг эхлүүлэх нь та байна. За дээрэс нь та им хөдөлгөөнд орох хэрэгтэй байна. Магадгүй өөр улс руу нүүх ч юм уу те. Эсвэл ажлаа солих ч юм уу. Ямар нэгэн байдлаар амьдралд чинь тийм өөрчлөлт хөдөлгөөн хэрэгтэй байна. Хөдөлгөөн ялдчихгүй. Хөдөлгөөний хүзэр гарч ирсэн. Хөдөлгөөн бол яг таны одоо тухайн энэ асуудлыг шийдэхэд бол тус болно. За тэгээ илүү сэтгэл зүй дээр анхаарах хэрэгтэй. Сэтгэл зүйгээ яаж анхаарвал танд одоо өөрт чинь тохирдын тэр бүгдийг ерөнхийдөө өөрөө цаг гаргаад хийн гэсэн үг.
За тэгээд дараагийн 3 маш сонирхолтой Oracle хүзэр би гаргаж ирсэн байгаа. Энэ нь болохоор ямар өчтэй хүзэр вэ гэхээр бидний жинхэнэ мөн чанарын хүсэж байгаа. Гэхдээ бид нар өөрсдөө буюу одоо бидний ухамсар те бидний магадгүй эго харж чадахгүй байгаа, ойлгохгүй байгаа зүйлийг илрүүлдэг ийм гайхалтай хүзэр байгаа. За тэгэхээр эхний хүзэр 59 эхлээд энэ 59 маань гарч ирсэн. Тэгэхээр 59 маань ямар асуудлыг илтгэж байна вэ гэхээр та ямар нэгэн зүйлийг өөрөөсөө үгүйсгээд өөр нэгэн хүнд тэр үгүйсгсэн зүйлээ тусгаад тэр тусгалаа ерөнхийдөө анхаарад байна гэдэг тийм хүзэр утгатай хүзэрлэлтөө. Тэгэхээр би нэг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх юм бол за магадгүй жишээ нь таныг жоохон байхад те улс төрчид муу хүмүүс байдаг гэдэг ч юм уу те. За эсвэл мөнгөтэй хүмүүс муу хүмүүс байдیں ч юм уу те. Амжилттай хүмүүс хулгай хийсэн байдیں ч юм уу. Гэх мэтийн ийм ухамсарт тань, далд ухамсарт тань тийм итгэл үнэмшлийг суулгасан байлаа гэж бодъё л та. Би зүгээр тайлбарлах гээд ерөнхийдөө жишээ олгоод ярьж байгаа шүү. Тэгэхээр та дотроо хүүхэд маань ерөнхийдөө за баян хүн муу юм байна. Би тэгвэл баян болохгүй ч юм уу те. Амжилттай хүн хулгайч үт юм байна ч юм уу. Гэх мэтээр ингээд тэр одоо ямар нэгэн шинж чанарыг үгүйсгээд тэр нь тухайн хүний өөрийнх нь сэтгэл зүйд яг psychology-д те ухамсарт нь нэг юм сүүдэр болоод нуугдчихдаг далд ухамсарт нь. Далд ухамсар гэдэг нь яг яагаад далд байгаа юм бэ гэхээр биднээс далд нуугдсан байгаа болохоор далд ухамсар гэж нэрлэдэг. Тэгэхээр та ямар нэгэн зүйлийг, ямар нэгэн одоо шинж чанарыг, ямар нэгэн нөхцөл байдлыг ч юм уу далд ухамсартаа буруу гэд нууцсан тэгэнгүүтээ тэр шинж чанараа өөр нэг хүнээс хараа за магадгүй нэг найзаасаа ч юм уу эсвэл ийм сошиал медиа дээр харж байгаа нэг юм дургу өргөж байгаа амар дургугч өргөж байгаа хүнээс ингээд тэр шинж чанараа харангуйтаа үзий ядаад те эсвэл дургу нь хүрээд эсвэл шүүмжлээд байгаа бол ерөнхийдөө өөр нэгэн хүнд ингээд маш хүчтэй сэтгэл хөдлөлтөд дургу байх нь бидэртэй яг нягт холбоотой байдаг. Тэгэхээр ямар нэгэн дургуйч өргөдөг хүн байвал ерөнхийдөө тэр хүний дургуйч нь хүрээд байгаа шинж чанар танд өөрт тань нуугдсан байдаг болохоор яг л тэрийг буруу гэд ойлгоцсон тий буруу гэд кодлогдсон байгаа болохоор түүнээс болоод та тэр үзий ядалтаа одоо өөрт чинь бага ахт суулгасан тэр үзий ядалтыг дургуйцлыг тий үгүйсгэлийг тэр хүнд тусгаад байгаа болохоор ерөнхийдөө тэгж байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө маш их юм хүчтэй дургуйч нь хүргэж байгаа, үзий ядалтыг чинь төрүүлж байгаа ч юм уу, шүүмжлэлийг чинь төрүүлж байгаа шин чанаруудыг ерөнхийдөө нэлээд өөрөөсөө ажиглаад за энэ ч бас надтай холбоотой, миний өөрийн сэтгэл зүйтэй, миний өөрийн сэтгэцтэй холбоотой, миний сүүдэр байх магадлалтай юм байна гэдгийг ерөнхийдөө ухаарах цагнаас ирсэн байна. За тэгээд дараагийн хүзрийг тайлбарлахад маш их юм хит материаллык зүйлсэд ач холбогдол өгж байгаа буюу материаллык зүйлс ерөнхийдөө ямар мөн чанартай байдаг вэ гэхээр төр зуурын мөн чанартай байдаг. Бид нар нэг өдөр маш их орлого орж ирлээ. Тэр орлого нь хэсэг хугацааны дараа угаасаа алга болдог. Тэгэхээр материаллык бүх зүйлс төр зуурих байдаг. Тэгээд таны харж чадахгүй байгаа гол асуудал маань хит төр зуурын юмд анхаарал байна. Том зургийг харж чадахгүй байна. Магадгүй та өөрийнхөө амьдралын зорилгыг, өөрийнхөө амьдралын одоо үнд сэнийг жижигхэн хэсгийг ингээ хараад тэн дээр анхаарал хандуулад байгаад гэж магадгүй. Тэгэнгүүт яг том зургаар нь харах хэрэгтэй гэдэг ийм ухаарлын хүзэр гарч ирсэн. За тэгээ сүүлийн хүзэр болохоор та coping буюу за coping гэдэг нь болгоод юмыг юмхнаар бишээ. За ямартай ч нэг юм том асуудал байгааг ямар нэгэн жижигхэн зүйлээр ингээд өөрийгөө сатааруулаад болгоод байна гэж ойлгож болох юм байна. Энэ нь болохоор донтолтууд те ямар ч донтолт гэж болно. Арх уу, тамхи татна уу, эсвэл одоо видео гейм тоглоно уу, сошиал медиад донтно уу, утсандаа донтно уу, хоолнд донтно уу, ямар нэгэн доторх энэ шаналлаа те таны ингээд далд ухамсараас чинь ерөнхийдөө шаналаад татаад зүүдээр чинь холбогдох гээд байгаа хгүй юу. Тэгэнгүүт та тэр дотоод асуудлаа
ямар нэгэн одоо донтолтын ямар нэгэн юм таныг богинохон төр зургийн хугацаанд ингээд тайвшруулдаг, төр зургийн хугацаанд ингээд намжаадаг, төр зургийн хугацаанд ингээд одоо зохицуулдаг тийм зүйлээр өөрийгөө зохицуулаад байна гэдэг тийм үзэр гарч ирсэн. За тэгээд дараа нь болохоор би яг юм Soul's Journey гэдэг юм шинэ бас Oracle card авсан. Тэрнийхээ үзрүүдийг гаргаж ирж байна. Хамгийн эхлээд бол айдас гэдэг fear гэдэг энэ үзэр маань гарч ирсэн. Тэгэхээр бид бүгдийн одоо энэ яриад байгаа асуудлынх нь ерөнхийдөө гол мөн чанар асуудлууд нь ямар асуудлууд вэ гэдгийг ерөнхийдөө гаргаж ирсэн үзрүүд байна. Тэгэхээр хамгийн ихэнд буюу хамгийн том асуудал нь айдас. Та ямар нэгэн зүйлээс маш их айж байна. Энэ нь ингээд наана мөнгөгүй байхаас айх ч юм уу те. Нийгэмдээ ямар ч юм хэрэггүй, репутацгүй ч юм уу эсвэл ийм шүүмжлэгдсэн ч юм уу, доромжлогдсон ч юм уу, дээрлэх хүрсэн гэх мэтийн ийм айдас юм шиг гаднаа харагдаж байгаа боловч цаана яг ямар айдас, яг үндсэн нь яг ямар айдас юм бэ те. Тэр айдсаа ерөнхийдөө багаар нүүр тулаа таньж мэдэнгүүт тэр айдсын мөн чанар нь хамаагүй одоо хүч нь хамаагүй сулраад та илүү тэр айдстайгаа ажиллах, тэр айцаасаа даван гарах те, тэр айцаа им хүч болгож ашиглах гэх мэтээр ерөнхийдөө өөрийгөө трансформ буюу хуургах, тэр айцыг хуургах боломжтой. Тэгэхээр би юунаас хамгийн их айгаад байгаа юм бэ? Тэг яагаад надад энэ мөнгө эсвэл нийгмийн статус тийм чухал байгаа юм бэ? Би яагаад айгаад байгаа гэдгээ ерөнхийдөө өөртөө нүүр тулаад сайхан ажиллах нэ. За тэгээд дараагийн гарч ирж байгаа үзэл нь болохоор юм буруутгал гэдэг үзэр гарч ирсэн. Тэгэхээр бид нар бас одоо өөрийнхөө амьдралын сайн сайхныг эсвэл муу мухай зүйлийг өөр дээрээ одоо хариуцлагыг авч чадахгүй тийм магадгүй өөр нэгэн зүйлд хариуцлагыг тохоод за эсвэл одоо ээж авдаа гомдох ч юм уу те ээж аав маань намайг ийм травматай болгосон гэх мэтэр эсвэл ийм улс эдийн засаг улс төр ийм муу болохоор миний амьдрал муу байна ч юм уу те би зүгээр жишээ гаргаж хэлж байгаа шүү. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө сайн сайхан байдлыг өөртөө л даадаг, өөртөө л бид нар хариуцлагатай тэр хариуцлагыг ерөнхийдөө бас даах хэрэгтэй. Нөгөө төгөр зарим хүмүүсийн хувьд бол хит өөрийгөө буруутгаад амьдраад байж магадгүй. Тэгэхээр бас тэгж байгаа бол түн дээр анхаараарай. За тэгээд дараагийн гарч ирж байгаа үзэр болохоор им эсэргүүцэл гэх юм уу? Adversity буюу одоо таны амьдрал ийм маш олон чаленжтай, маш олон ийм хэцүү хүнд нөхцөл тэ асуудал, иймч драма, тиймч асуудал байна. Нийтээрээ л би ч гэсэн одоо юм бичлэгэн дээр ийм байна, тийм байна гэл амар олон асуудал яриад байгаа гисэн энэ бүх юм таныг өөрийг чинь л одоо мундаг, хүчтэй, ухаантай, тэ ухамсартай суралцах, хөгжих, дэвших, том болох тэ тэр бүх боломжийг олгож байгаа даваанууд юм аа. Жижигхэн бэрхшээлүүд бидрийг дандаа хөгжүүлж байдаг. Бид нар бэрхшээлгүйгээр хөгжихгүй, бид нар бэрхшээлгүйгээр баг амьдч байж чадахгүй шууд өхнө. Ямар ч бэрхшээлгүй бүх юм аз жаргалтай сайхан байвал. Тэгэхээр жижигхэн бэрхшээлүүд бидний амьдралд маш их хэрэг болж байдаг. Тэгэхээр энэ бэрхшээлүүдийг бас ерөнхийдөө энийг ойлгочингууд бэрхшээлүүдэд талархаад эхэлдэг юм байна лээ. Тэгэхээр бас хэтэрхий бити ингээд таны амьдралд гарч ирж байгаа асуудлуудыг эсэргүүцээж тий гэж бас зөвлөгөө үзэр гарч ирсэн. За тэгээ сүүлчийн үзэр маань болохоор pride буюу бардамнал. Энэ бардамналын үзэр дээр ерөнхийдөө бас бусад хүмүүсийг бүгдийг хүлээн зөвшөөрөх гэдэг мессеж бас гарч ирж байгаа юм л да. Тэгэхээр та магадгүй өөртөө бардам хүн байж магадгүй эсвэл юм бардам байж чаддгүй өөрөөрөө бахархаж чаддгүй хүн байж магадгүй тэгэнгүүт өөрөөрөө бахархаж байгаа өөртөө бардам байдаг хүмүүст магадгүй дургуй ч юм уу тий түрүүчийн бидний ярьсан нөгөө өөрөөсөө нуугаад байгаа бусад хүмүүс тусгаад байгаа асуудал гэдэг нь нэг бардамнал байж магадгүй юм шиг санагдлаа. Бардам байгаа хүмүүст дургуй тий өөрөөрөө бахархаж чаддаг өөрийнхөө ингээд бүтээсэн зүйлсээр бардамнаж чаддаг хүмүүст магадгүй та дургуйцаад байж магадгүй. Ямар ч тач
бид нар өөрсдөө бахархах нь тийм буруу зүйл огт биш. Тэгэхээр өөрөөрөө бахархаж сурах тий. Тэгээ дээрэс нь өөрөөрөө бахархаж байгаа бусад хүмүүсийг хүндлэх, хайрлах, тэдний өмнөөс нь бахархаж чаддаг байх. Энэ мөчөд л ерөнхийдөө та өөрийгөө бас амжилттай нэгэн гэж мэдрэх боломжтой. За тэгээ сүүлчийн сонирхолтой хүзрүүдийг танилцуулъя. Энэ сүүлчийн ерөнхийдөө Oracle карт манай шүү. Карл Янгийн архетип холбоотой архетипийн Oracle хүзэр сүлд авсан. За тэгээд энэ 3 өдрийнхөө тайлбараараа яг ихний сонгосон энэ уншлагаа дуусгана. Хамгийн эхлээд Anima Mundi гэдэг хүзэр маань гарч ирсэн. Anima Mundi гэдэг нь латин үг. Тэгээд ерөнхийдөө бүх юмны сүнс гэсэн утгатай маш өргөн утгатай болохоор зүгээр энгийнээр тайлбарлаад хэлчихэж байгаа шүү. Тэгэхээр таны одоо ингээл ат харахж байгаа тий. Ингээл дургуутж байгаа, үзий ядж байгаа, нийгмийг шүүмжилж байгаа гэх мэт ингээд маш хэцүү юм нийгмийн ингээд орооцолтой онд орсон байгаа зүүдийн талд гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ хүзэр маань ямар учиртай гарч ирсэн бэ гэхлээр бид нар бүгдээрээ ижлэхийн би та таны найз нөхөд те таны ээж аав бид нар бүгдээрээ хүн бид нар бүгдээрээ сүнстэй. Тэгээд ерөнхийдөө бид нар бүгдээрээ хоорондоо маш төстөө энэ ертөнцид амьд байгаа бүх зүйл бүгдээрээ ямар нэгэн одоо сүнстэй байдаг, ямар нэгэн энергитэй байдаг, ямар нэгэн амьдралын энийг яг сүнслэг замналаар явж байгаа хүн бүр ерөнхийдөө ойлгодог хизээ нэгэн цагт. Тэгээд бид нар бүгдээрээ ижлэхийн гэдгийг бас сануулж хэлмээр байна. Бид нар бүгдээрээ өөрсдийнхөө ээжээс төрөөд ээжээсээ төрөөд бид нар бүгдээрээ үхдэг. Тэгэхээр энэ амьдралын мөнх бусыг бас санах хэрэгтэй болов уу. Тэгээд дээрэс нь нэг амьдарч байгаа их амьдрал заяагцсан энэ сайхан амьдралаа ерөнхийдөө бити өөрийгөө тэгж шаналгааж зовоож эгоныхоо хүслээр туугдаж амьдрасаа гэж ерөнхийдөө зөвлөмөр байна. Тэгээд таны одоо үзий ядж байгаа ч юм уу шүмжилж байгаа хинч бай хамаагүй бас л нэг хүний хүүхэд ээжтэй. Тэгээд тэр хүн ч гэсэн хизээ нэгэн цагт өөхөх болно. Бид нар бүгдээрээ л ерөнхийдөө төстөө ижлэхэн бүгдээрээ л ижлэхэн жаргал зовлонтой. За тэгээд нэгдүгээр сонголтынхаа уншлагыг ингээд дуусгаж байна. Welcome back. Хоёрдугаар сонголтыг хийсэн хүмүүсийн уншлага бэлэн боллоо. Ерөнхийдөө бол нэлээд уншигдахад жоохон хэцүү уншлага өдрүүд гарч ирсэн. Тэгтээ ерөнхийдөө алждгаараа тайлбарыг сайн гаргахыг оролдоно. Ерөнхийдөө нэлээд бас сүнслэг ертөнцийн, далд ертөнцийн хамгаалалт ихтэй хүмүүс ах шүү. За ямартаач энэ хүзрийг сонгосон хүмүүс маань тий хоёр дахь хүзрийг маш их юм мөрөөдмөдгий дээрэс нь өөрийнхөө сэтгэл зүйтэйг нэлээд тийм холбоотой гэхүү далд ухамсартайгаа нэлээд холбоотой байж чаддаг. За бусад хүмүүсийн ч гэсэн ерөнхийдөө далд хүслийг, далд бодлыг магадгүй мэдэрдэг, ойлгодог. Өөрөө ч яагаад ойлгоод байгаагаа мэдгүйгээр ойлгож чаддаг тийм хүмүүс байх шиг байна. За тэгээд та бол яг одоо айгүй тийм баялаг дээр яг энэ үсээ гарч байгаа шиг баялаг дээр суучихсан байгаа харагдаж байна. Ерөнхийдөө зүүднүүд маань одоо энэ хүзрийг сонгосон хүмүүсийн маань зүүднүүд нь нэлээд тийм үлгэрийн ертөнц шиг тий өөр ертөнцийн зүүд шиг энэ амьдралын зүүд шиг биш өөр амьдралын зүүд шиг байдаг гэж магадгүй бас юм таалахад нэлээд юм хамгаалалттай гэсэн шүү дээ би түрүү нууцлагдмал нэлээд тийм хаалттай гэхүү тийм шал өөр ертөнцийн бас
мэдрэмжийг төрүүлсэн хүзрүүд маань гарч ирлээ. За тэгээд Tarot болон Oracle хүзрүүдрийнхаа уншлагыг үзцгээе. Хамгийн ихэнд Ten of Swords энэ хүзэр маань гарч ирсэн. Тэгээд энэ хүзэр хэдийгээр маш их юм хүнд хэцүү ялагдлын хүзэрч гэлээ. Энэ тохиолдолд бол баг зэрэг тийм таата мэдрэмжийг төрүүлсэн. Ерөнхийдөө таны амьдралд маш олон хүнд зүйлс тохиолдож байсан ч гэсэн ерөнхийдөө та тэр бүгдийг үрхийг нь үрээд тэгээд ерөнхийдөө нэлээд тийм ертөнцид даатгцсан. ертөнцид ерөнхийдөө хувь тавилангаа даатгцсан тий. За тэгээд хүлээн зөвшөөрсөн тийм байдалтай байгаа санагдсан. Энэ хүзэр манаас доош харж гарч ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө маш олон юм үүлийн үрийг цэгцэлсэн болов. Магадгүй удмынхаа үлийн өөр, гэр бүлийнхаа үлийн өөр тий. Өөрийнхөө ч үлийн өөр. За өөрийн үлийн өөр бол биш юм байна. Ямар ч тач юм олон хүмүүсийн цустай нэлээд тийм бохирдсон, нэлээд тийм их хуримтлагдсан бохир хэцүү хүнд мэдээллийг ерөнхийдөө нэлээд цэвэрсэн мэдрэмж төрсөн. Ялтчгүй High Priestess хүзэр маань доошоо гарч харж ирсэн. За тэгээд бусад хоёр хүзэр бас гаргаад ирч. Амьдрал танд ерөнхийдөө нэлээд тийм шудраг бос те хандсан байж магадгүй таны амьдрал бусад хүмүүсийнхээс илүү тийм хүнд ачаануудтай, хүнд хариуцлагуудтай бусад хүмүүсийнхээс магадгүй илүү та өөртөө чөмшгтэй тэрийгээ та цэвэрлэж чадсан гэдэг чинь мэдээж эхлээд тэрнийхээ хүнд ачааг нь мэдэрч ээж хүлээн зөвшөөрч ээж нүүр тулж ээж бид тэр цэвэрлэж одоо тэрнээсээ ангижрна. Тэгээ ерөнхийдөө нэлээд тийм сүнслэг, нэлээд далд ертөнцтэй холбоотой. За тийм магадгүй тэр далд ертөнцийн одоо тэр ертөнцлөө сүнслэг байдал руу хитрхи ороод те тэндээ жоохон хазаалттай балансыг нь тогтоохгүйгээр магадгүй бас холбогдсон тэндээ ингээд үлдчихсэн би гацсан гэж яг хэлмээргүй байна. Гацсан гэдэг үг бол маш хүнд. Гэхдээ ерөнхийдөө нэлээд бас янз бүрийн юм сүнслэг юм сонирхдог хит юм төөрөгдөлд бас орсон байх вэ гэдгээ ерөнхийдөө өөртөө ажиглаараа юм бүхэнд бас баланс хэрэгтэй байдаг. Тэгээ мэдээж бид нар дандаа үргэлж хит юм сүнслэг, хит юм далд ертөнцийн сонирхолтой те бас байгаад ах нь жоохон балансгүй. Тэгээ ерөнхийдөө айгүй юм таата бас хүзрүүд гарч ирсэн шүү. Та бол яг бүх юмныхаа амьдралынхаа ер нь тэ энэ хорвоо ертөнцийн реалитины учрыг олцсон. Яг энэ хүзрэн дээр харагдаж байгаачлан нэлээд тийм гоё тайван болж ирж ах шиг тэгээд жаргалтай өөртөө жаргалтай хамгийн гол нь өөртөө хүн сэтгэл хангалуун байх гэдэг бол хамгийн одоо том жаргалтай өөрийгөө хэрэгжүүлээд өөрийгөө учрыг олоод өөрийгөө таниад тийм тэгээд ялтчгүй юм баярлах юм тэмдэглэлт баярын халуун дулаан уур амьсгалтай баяр хөөртөө Мөртөж энэ их хол ирж явсан замаа те өөрийнхөө энэ туулсан бүх юмаа энэ давж гарсан даваануудаа өөрийгөө ингээд ард нь гарсан байгаадаа тэмдэглэх, баярлах, бусад хүмүүстэй хайртай дотны хүмүүстэйгээ те хамтдаа гой хоол идээд, гой цагийг өнгөрүүлээд, инээлдээд, бэлэг солилцоод те гэх мэтэр ийм гой гэр бүлийн тийм нэг юм гэр бүл гэхээр яг таны яг жинхэнэ гэр бүл байх албагүй зүгээр сэтгэл дотроо тийм гэр бүлтэйгээ те хамтдаа гоё тийм дулаахан дотн дулаан ойрхон нэг гоё тийм баярын мэдрэмжүүд шүү дээ. Тийм мэдрэмж ерөнхийдөө бас яг төрүүлсэн хөдрүүд гарч ирсэн. Тэгээ та бол яг ялтчгүй ийм галт шувуу мандаж байна. Маш их хүчтэй. Маш их эрч хүчтэй, амьдралын хүчтэй, хүү
мэдлэгийн хүчтэй бас байж болж байна. Ямар ч төрлийн энергитэй байж магадгүй. Тэр энерги бас яг бүрэн учрыг нь олоод яг одоо хэрэгжүүлэлтийг нь өөрийгөө хэрхэн нийгэмд те бусдад хэрэгцээтэй байх вэ? Тэр хэрэгжүүлэлтэд хархан олоогүй байж магадгүй. Тийшээгээ ерөнхийдөө анхаарлаа хандуулад доошоо харсан гарч ирсэн болохоор ерөнхийдөө ингэж ярьж байна л да. Илүү бас өөрийнхөө тэр хүчийг бусдад хэрэгтэй байдлаар буюу өөрийнхөө сүнсний хэрэгжүүлэлтийг ерөнхийдөө таньж мэдэх цаг нь бас болцсон санагдаж байна. За тэгээд та бол маш олон төрлийн юм авиас бэлэг чадвартай файтер хүзрэг гарч ирсэн. Та бол маш мундаг те айгу олон давааг давсан нэг жилгүй ерөнхийдөө одоо ингээд авиастай маш юм чадварлаг амьдрал танд юу ч өгсөн та тэрний ард гарч чадхаар тийм мундаг чадварлаг дайчин харагдаж байна. За тэгээ дээрэс нь юм 9 шидийн шинэ юмыг олж мэддэг те. Шинэ газраар явж үздэг, аялдаг ч юм уу. За аялахгүй маа гэхэд ямар нэгэн өөр юм оюун бодлын сэтгэл санааны те сүнслэг байдлын ч юм уу маш олон юмыг ингээ мэдэх таних хүсэлтэй. Тэрнийхээ ерөнхийдөө ойлголтыг ч гэсэн айгүй сайн хүлээгээд авч чаддаг, ойлгочдөг те боловсруулцдаг мэдээллийг маш юм гарамга хурдан ойлгодог, хурдан сэтгэдэг, хурдан ухамсарладаг. За тэгээ дээрээс нь бас хурдан үйлдэл хийдэг байх хэрэгтэй. Үйлдэл хийх нь маш чухал. Танд бас тэр үйлдэл хийх нь тохирно. Танд тэр авиас нь байгаа. Тэгээд та болс мөрөөдөгч буюу зүгээр юм хийх хоосон мөрөөдөөл те өдрийн зүд шиг биш, яг л юм юу хүсэж байгаа тэрийг биелүүлж бүтээх тийм их хэмжээний энергитэй, ухамсартай, боломжтой, авьяастай, өгөгдөлтэй хүн байна. За хэдүүлээ дараачихаа үзрүүд рүү орцгоё. Empathy үзэр маань доошоо гарч ирсэн. Ерөнхийдөө ямар мэдрэмж төрүүлсэн бэ гэхээр бас хитрхи бүх юмд ач холбогдол өгөөд, хитрхи бүх хүмүүс санаа тавиад, бүх юмыг мэдрээд өмнөөс нь тэгээд байх юм бол таны энерги дундарнаа. Хит их бүх юмыг мэдрээд, хит их бүх юмд ингээд туслах гад ч юм уу те байхаар бас яг таны өөрийн энерги балансгүй болно гэхээр тэгэхээр бас юмыг илүү наанда цаантаа өөртөө boundaries-та те хэл хязгаартай мэдрэх юм мэдрээд мэдрэхгүй юмнасаа өөрийгөө хамгаалаад энергийг чинь дундаргаж байгаа газар руу явахгүй байх, хүмүүстэй уулзахгүй байх гэх мэтээр өөрийнхөө энергийг хамгаалж сурах шаардлагатай байгаа юм шиг байна. Тэгээд миний түрүүн хэлсэнчлэн яг юм зүүн совин ихтэй те мэдрэмж өндөртэй хүмүүс байна. Таны яг сүнсний чинь чадвар. За дараачихын үзэр нь болохоор юм courage үзэр маань гарч ирсэн. Тэгэхээр танд одоо ямар ч асуудал гарч ирсэн та яг тэр таны дотоод хүч бол яг бүрдсэн. Таны сүнс тийм дотоод хүчтэй. Хүчээ яг ерөнхийдөө тийм хүчтэй өгөгдөлтөө гэсэн үг лээ. Тэгэхээр ямар нэгэн асуудлыг та бол яг тэр сүнснийхаа дотоод хүчээр маш өөртөө итгэлтэйгээр туулж давж чадна. За тэгээд abundance маш их юм баялагтай. Гэхдээ надад юм мөнгөний баялаг гэхээсээ илүү маш их юм сүнслэг сэтгэл санааны тэ зүрхний баялаг мэдрэмжийг ерөнхийдөө төрүүлж байна. Мэдээж материаллык яг юм мөнгө санхүүгийн баялаг бас урж болно. Мөнгө санхүүл гэхээр ерөнхийдөө юм буруу муу зүйл шиг ерөнхийдөө юм ойлголт бас буруу ойлголт яваад байдаг. Тэгэхээр мөнгө яг л адилхан энерги, хайр энерги шиг мөнгө бас энерги. Тэгэхээр бас өөрийгөө хитрхи
тийм баялаг бүтээх боломжтой өгөгдөлтөө байтал мөнгнөөс бас хэтэрхий ингээд одоо өөрийгөө хязгаарлаад ч юм уу те би мөнгө өсвөл шуналтай хүн болчихно гэх мэт ингээд буруу ойлголтууд магадгүй байвал тэрнээсээ бас санацаалаараа. Ягаад гэвэл та хүсвэл та маш их баялагтай болж чадхаар өгөгдөлтөө сүнс хүн байх нэ. За тэгээд ийм хоёр зөвлөгөөний оракл үзэр бас гаргаж ирсэн. Тэгэхээр ялцчгүй ийм санаа зовнох асуудал байдаг бол аль болох санаа зовнохгүй огт санаа зовнохгүй болж сурах. Тэгэх юм бол та бүр илүү тэр сүнснийхээ одоо тэр өгөгдөл чадвар те зүүн савингоо мэдрэх өөрийгөө хэрэгжүүлэх бусдад одоо өгөх чадвар бүр илүү нэмэгдэх болно. Тэгээд маш их өөрөө маш их юм одоо мэдээллийг хүлээн авах боломжтой хүн байна гэж угаасаа хэлсэн шүү дээ. Тэгэхээр яг тэр одоо холбоосыг хамгийн гол нь зөв газардлагатаагаар тавиараа гэж бас зөвлөмөр байна. Тэ хит их юм экстрим одоо туушрахгүйгээр аль болох дундыг бариад аль болох юм зөв дотоод мэдрэмжээ сонсоод тэ тэр дуудлагыг тэр чиглүүлгийг ерөнхийдөө сонсдог болоорой гэж зөвлөмөр байна. За тэгээд таны өөрөөсөө нууцсан байгаа үнний талаар үзрүүд гаргаж ирсэн. Тэгэхээр энэ болохоор бид нар ингээд өөрөөсөө ухамсарлаж арай чадахгүй байгаа өөрөөсөө нууцсан даалт ухамсарт байгаа. Гэхдээ бидний мэдэх хэрэгтэй байгаа зүйлсийн талаар хэлж өгдөг маш хүчтэй үзэр байгаа. Таны зүүднүүд бас яг танд ямар мессежүүд те таны даалт ухамсар таны дээд би танд яг ямар юмыг л ингээд ойлгочихсоо гэд хүсэж байгаа юм би тэрийг одоо хэлж өгье. Хамгийн эхлээд гарч ирсэн хөдөр нь болохоор таны чин дотоод хүсэл гэдэг хөдөр гарч ирсэн байна. Энэ дөрөв гэдэг хөдөр шүү. Тэгэхээр бид нар нөгөө нэг зарим зүйлсийг одоо ингээ буруу гэж бодчихдог. Биний яг түрүүн авсан жишээ мөнгө хүн дээр те мөнгөтэй хүн муу хүн ч юм уу гэх мэтэр зүгээр ямар нэгэн зүйлийг ингээд буруу гэж ботцсон байдаг. Гэтэ яг үндэ буруу зүг гэдэг зүйл бол маш objective, маш юм хийсвэр ойлголт. Тэгээд та жишээ нь ямар нэг юмыг хүсэж байгаа. Тэгт тэрийгээ ингээд ухамсар тань буруу гэж ботцсон болохоор тэрийгээ та өөрөөсөө ч хүсэж байгаа гэдгийг нууцсан гэсэн үг. Тэгэхээр өөртөөгөө одоо өөрийнхөө тэр хүсэж байгаа чинь хүслийг аль болох үнэнчээр таньж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхгүй бол та одоо нөгөө хүнээ хуурах ч юм уу те ямар нэгэн байдлыг хүмүүсийг хуурахаас гадна хамгийн гол нь өөрийгөө хуурж байгаа. Зүгээр амир энгийн жишээ аваад хэлж л да. Ямар нэгэн хүнтэй ингээд би хайртай болохоор сууж байгаамаа гэж өөртөө итгүүлээд тэгтээ яг үнэндээ зөвхөн хайр биш яг тухайн хүний нийгмийн статус эсвэл тэр одоо санхүүгийн баталгаад нь болоод сууж байгаа байж магадгүй шүү дээ. Тэр бол буруу зүйл биш. Тэгтээ та тэрийг буруу гэд магадгүй одоо ингээ ботчихсон. Тэгээд түүнээсээ өөрөө үлэм зөвшөөрөхсөө ичээд өөрөөсөө одоо тэр чинь хүслээ нууцсан тэмчээр хэлж өгч байна. За тэгээд хоёр дахь нь болохоор голынх нь энэ өдөр байгаа. Танд бол маш их юм ядралт өөрөөсөө нууцсан энергийн юм дундрал байгаа үе байна. Тэгэхээр энэ бол ингээд бүр маш ноцтой амралт хэрэгтэй гэдэг утгатай өдөр. Та өөрийгөө ингээд одоо ямар нэгэн байдлаар зөвтгөөд те надад амрах цаг алгаач юм уу те. Эсвэл ингээд зүгээрээ би нэг хийх ёстой гэд хийгээд байгаа ч юм уу. Гэх мэтэр зөвтгөхөд маш удаан хугацаанд ингээд өөрийнхөө бүх юмыг хумслаад дороотуулаад яваад утцсан байж магадгүй. Тэгэхээр танд бол нэн зайлшгүй өөрөө өөртөө цаг гаргах хэрэгтэй байна магадгүй.
хоббигоо хийдэг ч юм уу тий. Ном уншдаг ч юм уу, агаарт гардаг ч юм уу, ажлаасаа чөлөө авдаг ч юм уу. Ямар нэгэн байдлаар амралт маш их хэрэгтэй байна. Хүн нөгөө нэг зарим хүмүүсийг ингээ харахаар өөрөөсдийгөө хит юм завгүй амьдралаар амьдруулад тэрэндээ бүр ингээ дасгацсан тэр нь баг юм хамаарал донтолт шиг болцсон байдаг. Тэгэхээр бас арай тийм төвшөнд очоогүй гэж магадгүй. Гэхдээ ойлгомжтой болохын тулд жишээ авч хэлж өглөө. За тэгээ сүүлчийн энэ хүзэр маань болохоор ямар нэгэн зүйлд хит реакцлж байгаа талаар утгатай хүзэр. Тэгэхээр тухайн ямар нэгэн нөхцөл байдал одоо таны амьдралд ямар нэгэн асуудал байгаа гэж үтэл та нар асуудлыг одоо байгаагаас нь илүү томоор хараад айгаад санаа зовоод төгшөөд ч юм уу те реакцлах хэмжээний асуудал биш байтал хит их реакцлаад байгаа гэдэг утгатай хүзэр. Тэгэхээр ерөнхийдөө реакцлаад байхаар чинь маш их юм хийсвэр зүйлээс ерөнхийдөө стресст ч гинэ гэж ойлгож болно л доо. Энэ бол маш хайрын энерги. Тэгэхээр бас энэ үйл явдлаас, энэ нөхцөл байдлаас яагаад би яг энэ нөхцөл байдалд ингэж их реакцлж байна вэ? Яг ямар одоо шалтгааны улмаас те намайг ингэж их өдөөж триггер гэдэг штэ те өдөөгөөд ингээд намайг тавгуутуулаад би ингээд реакцлаад байгаа юм болоо гэдгээ ерөнхийдөө ухамсарлаж ухаарч чадах юм бол та бас тэр асуудлынхаа нэгэн хэсгийг ч гэсэн ерөнхийдөө барьж аваад тэр асуудлаасаа бүр мөсөө ангижрах боломжтой. Энэ гурван хүзэр маань ерөнхийдөө маш чухал мессежтэй гурван хүзэр байгаа шүү. Яг таны зүудтэй холбоотой, таны далд ухамсартай холбоотой, таны ухаарах хэрэгтэй яг зөвлөгөөнүүд байгаа. За тэгээд энэ уншлагаа гурван архетипийн хүзрээр дуусгацгаая. Маш сонирхолтой хүзрүүд гарч ирсэн. Ямар нэгэн зүйлд амлалт өгсөн байх шиг байна. Тэр амлалтаа биелүүлэх гээд магадгүй шаналаад байгаа юм болов уу? Ямар ч тач ямар нэгэн амлалтын чухал сэдв асуудал амьдралд чинь сүнслэг замд чинь тохиож байгаа бол тоо нулимсны хүзэр гарч ирсэн. Тэгэхээр маш их юм ойлгох хэрэгтэй байгаа юм шиг санагдлаа. Өөрөө өөртөө ойлгох зөвшөөрлийг өгөх тий. Тэгээд ойлгох бол яг юм хитрүүлэн жүжиглэж ойлгох бол биш шүү. Яг юм эрүүл яг юм сэтгэлээс одоо тэр их цууларсан байгаа чулуунд гаргаж хаях өөрийнхөө одоо тэр мэдрэлийн систем ингэж боловсруулж одоо ингэж цэвэрлэх байдлаар дотроос муу юмаа гаргаж ойлгох зөвшөөрлийг өөртөө олгоорой. За тэгээд та бол яалтчгүй юм дээд тэнгэртэй далд ертөнцтэй сүнслэг оршихуйтай холбоотой юм одоо уяатай мэдээлэл солилцож авч болохоор өгж авч болохоор тийм маш одоо өгөгдөлтөө хүн байхны хүн болгоно бас ийм өгөгдөлтөө байдаггүй. За ингээд хоёр дахь өдрийнхөө уншлагыг дуусгаж байна. Баярлалаа. За сайн бацхан уу 3 дугаар өдрийг сонгосон хүмүүсийн уншлагыг хийхэд бэлэн боллоо. Тэгэхээр зарим хүмүүс маань яг шууд зөвхөн 3 дугаар сонголтыг нь сонгоод орж ирсэн баг. Зарим нь бол нэгээс нь ахуулаад сонсож байгаа хүмүүс бас байх шиг байна. Хоёроос нь ахуулаад сонсож байгаа хүмүүс бас байх шиг байна. Зарим үзрүүд нь давтагдаж гарч ирсэн. Гэхдээ ерөнхийдөө аль болох давтуулахгүйгээр өөрөөр шинэ мэдээллүүдийг гаргахаар хөдрүүдээ гаргаж ирсэн байгаа. Тэгэхээр яг энэ зүудний тайлал дээр бол 3 дугаар хөдөр дээр маш их өдрүүд цаанаасаа гараад ирсэн л дээ. Тэгээд маш их юм мэдлэгтэй эсвэл мэдлэгийн далаад жоохон ингээд overwhelmed гэдэг чтэй ингээд Ямартач маш их юм бодож сэтгэдэг, амьдралын талаар маш их юмыг одоо магадгүй ухаардаг, ойлгодог, хардаг,
ажигладаг тий боддог хүмүүс байх шиг байна. Тэгээд мэдээж бас мөнгө айгүй чухал байна. Бидний одоо энэ ертөнц энэ реалити амьдрал маань яалтчгүй мөнгөөр одоо хөдөлж байдаг тийм мөнгө бол яг бидний нийтийн одоо сонгосон энергийн гол хэмжүүр гол юм солилцооны багж болсон. Тэгээд мөнгө бол айгүй их бас оюун санаанд нэрэлдэж явах шиг байна. Өөр үед мөнгөний талаар мөнгөтэй холбоотой бас зүйдлсэн юм шиг байна. За тэгээд дээрэс нь бас юм бусдаас шал ондоо мэдрэмжтэй хүмүүс байх шиг байна. Ерөнхийдөө бусад хүмүүсийг сайн ойлгохгүй, бусад хүмүүс ч таныг ойлгохгүй мэдрэмжтэй байдаг гэж магадгүй. Энэ талаараа бас өөрийгөө содон байдлаар зүтэлсэн зүуд юм шиг байж магадгүй. За дээрэс нь нэг юмний түлхүүрийг ингээд олох гээд байгаа. Ер нь бол баг олцсон юм шиг бас мэдрэмжтэй зүүдэлсэн бол тоо тэгээд бас юм сонирхолтой далд ертөнц те үлгэрийн ертөнц шиг тийм газрыг бас зүтэлсэн бол дүүдэндээ тийм газраар аялсан юм шиг байна. За тэгээд хэвтүүлээ үндсэн таараа хэсэг рүү орцгоё. Маш их хүзрүүд гарч ирсэн. Ерөнхийдөө энэ амьдрал маань маш түр зуурын богинохон одоо хүний амьдрал гэдэг одоо мэдрэмжтэй хүмүүс байж магадгүй. Энэ амьдралаас цааш те энэ хүний амьдралаас цааш бидний сүнс үхээд хааш очтын бол гэх мэт бодлууд боддог тэр талаараас далд ухамсар зүү дээрээ дамжуулж ойлгох гэдэг байж магадгүй. За ер нь бол нэлээд тийм өөр параллел ертөнц гэхүү, өөр далд ертөнц гэхүү, өөр юм сүнслэг оршихуйтай ингэж шилжиж ертөнцөөрөө зүү дээрээ өөр ертөнцүүд рүү ингэж одоо аялдаг хүмүүс байж магадгүй. Үхлийн талаараас айгүй их юм бодож, үхлийн талаар мөн чанарыг нь ойлгох гэж те. Үхлийн талаар сонирхдаг гэж магадгүй. Ямар нэгэн ойрын хүн насвараад тэр насваралтыг бас бусад хүмүүсээс шал өөр өнцгөр ойлгож мэдэрч ухаарсан байж магадгүй харагдаж байна. Ерөнхийдөө маш их юм эмоц ихтэй химиг айгүй ингээд ойлгохдоо эмоц нь бас айгүй ингээд цэнэлэгддэг. За тэгээ ерөнхийдөө маш олон төрлийн сонирхолтой энэ хүзэр маань бас яг өөр урсгалаар гарч ирсэн. За тэгээ ялцчгүй маш олон төрлийн авьяастай хүмүүс байна. Энэ өдөр маань бас яг өөр уршлах дээр өөр тарууд дээр гарч ирсэн л да. Тэгээ ерөнхийдөө бол маш их юм баялагийг аль хэдийн бүтээгдсэн харагдаж байна. Таны амьдрал бол заавалчгүй материалын баялаг байх шаардлагагүй. Ерөнхийдөө баялагийг бүтээгдсэн тий хөв хүний баялаг, хөв хүний үнц, хөв хүний үзэл санаа, сэтгэхүй тэр сэтгэл зүйн баялаг хүртэл орж болно. За тэгээд ялцчгүй нэг юм шатах хэрэгтэй бас зүйлүүд ялцчгүй байгаад байна. Гэрээсээ гаргаж хайх зүйлүүд магадгүй байж магадгүй. Харилцаагаа таслах хэрэгтэй хүмүүс байж магадгүй. Шатах хэрэгтэй ямар нэгэн ийм ач холбогдол бүхий ямар нэгэн энерги шингэсэн ч юм уу зүйлс байж магадгүй. За тэгээд дуусгах хэрэгтэй зүйлс хаалгыг хаах хэрэгтэй. Хаалгууд хүмүүс харилцаанууд и тогшил байж магадгүй. За тэгээд та бол маш юм оюун санааны хүчтэй, ухаалаг, ухамсартай, маш хурц хэлэмгийн долонгоо тэ үг чинь маш хурц хүмүүсийг одоо баярлуулахтаа бүр маш баярлуулдаг. Гомдооч бас ингээд бараг л үгээр хутгалж байгаа юм шиг өвдгөр хэмжээний бас юм хэлний одоо юм өгөгдөлтөй хүмүүс байна. Тэгэхээр бас ялцчгүй хүмүүст юу гэж хэлэхдээ өөртөө нэлээд одоо анхаарал хандуулж зарим хүн таны юг хэтэрхий хатуу тусч магадгүй шүү гэдгийг бас тэ ойлгох, тэдний зүгээс ойлгох. Танд магадгүй тэр зүйлнийх амар зүртэй ач холбогдолгүй болохоор та нэг юм бодохгүй хэлсэн чинь нөгөө хүнийх нь хамгийн юм хүнд хэцүү шархан дээр нь очиод хутгалсан байх хэмжээний үг хэлээд иж магадгүй гэдэг бас одоо зөвлөмж сануулга.
яг хэрэгтэй хүндээ яг хэрэгтэй сонсох хэрэгтэй байгаа юм хэлэх бас та чадал одоо өгөгдөл авьяастай. Тэгэхээр илүү тэр тал руугаа хөгжүүлээрэй гэж бас зөвлөмөр байна. Хэрэгтэй юмнуудыг хэлж өгөхөөр хөгжүүлэх хүмүүсийг хутгалахаар зүйлсийг аль болох хэлэхгүй байх. За тэгээд яалтчгүй айгүй мэдлэгтэй боловсралтай маш олон төрлийн мэдлэг цуглуулсан те мэдлэгээр бас айгүй цэнгэлэгддэг гэж би аль хэдийн хэлсэн баг. Тэгээд ерөнхийдөө аль болох тэр өөрийнхөө одоо өгөгдөлтөө өөрийнхөө тэр авьяас чадвартаа хит бас бардамнахгүй байхыг сануулъя. Тиймэрхүү одоо энэ өдөр манаас яг тэр сэдвтэй холбоотой байдаг. Хит бас өөрийгөө бусдаас онцгой, хит бас өөрийгөө бусдаас дээгүүр тавиад байх нь тийм ч одоо ухаалаг үзэл бодол те перспектив биш. Хэрвээ та өөртөө илүү газардлагатай, илүү намтай байх юм бол тэр нь хамаагүй илүү ухаалаг зан чанар юм шүү гэдгийг сануулж байна. За тэгээд ялтчгүй маш их юм хүчтэй хүмүүс байгаа боловч яг тэр хүчнийхаа бас яг фул бүрэн хэрэгжүүлэлт, фул потенциалтай очоогүй байж магадгүй харагдаж байна. Тэгэхээр тэр бүрэн хүчээ ашиглах боломжгүй байгаад байгаа нь бас таны өөрийн жижиг сажиг асуудлуудтай тэр магадгүй хүмүүсийг гомдохоор мэлээд байна уу? За эсвэл өөртөө хит бардамнаад байна уу гэх мэт асуудлуудтай холбоотой байх. Тэр асуудлуудаа ерөнхийдөө өөрөө нэлээд сайн ажиллаад өөрийгөө засаад хөгжүүлээд ирэхэд бол таны хүч чинь бүр илүү нэмэгдэх болно. За тэгээд яалтчгүй юм болгоныг хайрлах хэрэгтэй те. Ерөнхийдөө танаас тэнэг хүн байсан ч та ажиллах нь л өөршөөгөө хайрлах тийм сүнслэг хөгжсөн газар байж чадчихна уу? Юм болгоныг амьд үзүүлсэн ч хамаагүй амьтаа цэцэг ургамал амьтантай хүмүүс тэнэг хүмүүс муу хүмүүсийг ч гэсэн адилхан хайрлах, адилхан бүх юмнаас тэр сайн талыг нь олж харж чаддаг байх. Тэр үл их жинхэнэ сүнслэг хөгжсөн байдал. Тэгээ маш их юм төсөөлөн бодох чадвартай хүмүүс байна. Айгүй юм бүтээх төсөөлөн бодох чадвараараа юм урлагийн бүтээл бүтээх авьяастай байж магадгүй санагдсан юм. Тэгээд таны тэр одоо төсөөлөн бодох чадвар бүхий оюун ухаанаас маш юм бусдад хэрэгтэй уран бүтээл гарах байх. Тэгэхээр бас түүн дээрээ илүү цагийг өнгөрүүлээд анхаарад тийм хөгжүүлээд тэр урлагийнхаа одоо авьяасыг бүр илүү хөгжүүлэх боломжтой. За тэгэхээр илүү одоо бүтээлч салбарууд руу магадгүй шамдвал таны яг сонирхож байгаа амжилттай байх салбар бас байж магадгүй. Тодорхой хэмжээнд бас тийм ямар нэгэн чухал зүйлийг алдаад ийм уйтгар гонигтай цаг үе байсан байж магадгүй. Тэгэхээр бид нар амьдралдаа алдаж байгаа зүйлсээ алдснаар илүү үн цэнийг нь бүр илүү мэдэрдэг. Тэгэхээр бас тэр үн цэнийг мэдрэхийг хүссэн болохоор бид бас магадгүй заримдаа ухамсаргүйгээр зарим зүйлсээ алдаж гээдэг. Бидрээс хүмүүс явдаг ч юм уу тий. Харилцаанаасаа салдагч гэх юм уу. Тэгэхээр бас тэр бидэрт ертөнцөөс бэлэг ирдэг шиг бас бидрээс ертөнц эргүүлээд авахд тэр үед мөчөд бид нар урд нь ухаарч амжаагүй байсан бас тэр үн цэнийг мэдэрч чаддаг. За тэгээд ялтчгүй амжилт бас таныг хүлээж байна. Гэхдээ тэр амжилтанд хүрэхийн тулд бүх юмыг хайрлахтай. Тэгээд дээрэс нь өөрийнхөө тэр амжилтанд цаад болоод байгаа жижиг сажиг асуудлуудаа, жижиг сажиг сул талуудаа илүү сайн ухамсарлаад хүлээн зөвшөөрөө тэр дээр ажиллах юм бол амжилтанд маш амархан хүрэх боломжтой тийм хүмүүс байна. Тэгээд бас айгүй юм ганцаардлын мэдрэмжтэй байдаг хүмүүс
бололтой ялцчгүй бусдаас одоо содон бусдаас илүү дээр гэдэг мэдрэмжтэй байх нь хүртэл маш том ганцаарлыг авчирдаг. Тэгэхээр тийм болохоор бид нар хүн бүрийг өөртөө ижлэхнэр төсөөлөд те яг хараад ижлэхэн гэдгийг нь хараад хайрлаад ирэхээр ганцаардгаа сэтгэлийн ганцаардал маань хамаагүй одоо байхгүй болоод ирдэг. Юм бүрийг ижил юм байна. Одоо бид нар бүгдээрээ л ижлэхэн нэг сүнстэй те ижлэхэн нэг энергитэй нэг юм биетэй юм хүмүүс юм байна гэдгийг ерөнхийдөө ухаарад ирэх тусам бүх юмыг хайрлах тэр сэтгэл төрн тэр тэгэх тусам бид нар бүгд хоорондоо холбоотой юм байна гэдгийг ойлгоно. Тэгээ ганцаардгаа болдог. За тэгээд таны өөрөөсөө нуусан маш чухал далд мөн чанарын үннийг асуух хүзрүүдийг гаргаж ирлээ. Тэгэхээр хамгийн эхлээд болохоор энэ хүзэр гарч ирсэн. Тэгэхээр энэ хүзэр маань ямар утгатай вэ гэхээр таны дотор хоёр одоо санал зөрөлдөж байгаа хоёр дүр гэж төсөөлөд үзье л доо. Тэр хоёр дүрийн аль альныхын хүслийг биелүүлэх уулан дундаа ирж уулзаад хүслийг нь биелүүлэх хэрэгтэй байтал магадгүй нэг дүр нь илүү хүчтэй хөгжсөн, илүү хүчтэй хэрэгжсэн дүр байгаа болохоор тэр хүслийнхаа дүрээр нөгөө дүрийнхаа хүслийг үл тоомсорлоод тэр чигт нь үгүйсгээд нэгнийх нь илүү их ашигыг одоо үзэж байгаа талаар одоо хүзэрлээ. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр та өөрөө дотроо маш их зөрчилдөө өөрийнхөө эсрэг ажиллаад байна гэдэг утгатай хүзэр. Таны ямар нэгэн хийж байгаа зүйл, таны ямар нэгэн хүсэж байгаа зүйл чинь таны доторх өөр нэгэн хэсгийн маш том зөрчилдөөнийг бий болгож байна. Маш том одоо өөрийнхөө эсрэг зогсож байгаа тийм үйл явдал болж байгаа гэсэн үг. Тэгэхээр миний эхэндээ хэлсэнчлэн их тэр хоёр эсрэг тэсрэг үзэл бодолтой магадгүй байгаа хоёр дүрийг хооронд нь дунд нь уулзуулаад аль алийнх нь ирэх ашигыг бодсон тийм одоо эцсийн дүгнэлт, эцсийн зорилт байх хэрэгтэй. Тэгэхээр эхний ээлжинд өөрийнхөө дотор ямар юм зөрчилдөөндөө хэсгүүд байна вэ гэдгээр ерөнхийдөө танихад зорих хэрэгтэй. За тэгээ дээрэс нь дотроо юм зөрчилдөөндөө байгаагаа ерөнхийдөө мэдчингүүд айгүй хэрэгтэй байдаг. Яг асуудлын яг хамгийн ихний алхам, асуудлыг шийдэх хамгийн ихний алхам эхлээд хүлээн зөвшөөрөх. Таны дотор маш олон өөр хүсэлтэй зөрчилдөөнтэй тэр нь таны энергийг маш их эзлэх болно. Тэр зөрчилдөөнөөс та өөрөө ядрах болно шүү. Хүн хоорондын дотны хүмүүсийн хоорондын зөрчилдөөн гэсэн таны өөрийн чинь дотор байгаа зөрчилдөөн бол бүр хамаагүй илүү хүнд. За дараачийн үзэр нь болохоор Бабл гэдэг нэртэй үзэр гарч ирсэн байна. Тэгэхээр та бол ялтчгүй өөрийнхөө ертөнц дотроо л амьдраад өөрийнхөө ертөнц өөрийнхөө тэр нэг жижигхэн бабл дотроос л тий бүх юмыг хараад бусад хүмүүсийн одоо оронд өөрийгөө тавьж үзээ тэр хүмүүсийн амьдралын туршлага тэр хүмүүсийн амьдралыг харж байгаа өнцгөөс харахыг хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл зөвхөн таны харж байгаа өнцөг зөв өнцөг гэсэн үг биш. Бид бүгдийн өнцөг чухал, бид бүгдийн амьдрал те бид бүгдийн туршлага эмоц бүх юм чухал. Тэгэхээр аль болох бас бусад хүмүүсийн өнцгийг ойлгох гэж хичээх зөвхөн одоо амьдралыг өөрийнхөө нүдээр ийм л байдаг гэдэг тийм одоо хатуу жижигхэн бабл дотор байна гэсэн үг. Тэгэхээр тэр баблаасаа бас гарах хэрэгтэй. Энэ мессежүүд маань яг хамгийн чухал мессежүүд маань баа шүү. Яг таны зүүднээс, таны далд ухамсараас ирүүлэхийг хүсэж байгаа хамгийн чухал өөрт хэрэгтэй байгаа. Таны сүнс чинь, дотоод мөн чанар чинь, өөрт чинь одоо таниулахыг, ухамсарлуулахыг хүсэж байгаа үнэн гэж ойлгоорой. За тэгээ сүүлчийн үзэр нь болохоор ямар нэгэн зүйлд маш том үгүйсгэлтэй байгаа тал дээр үзэр. Ямар нэгэн зүйлийг үгүйсгэх яагаад гэвэл бид нар тэр зүйлийг үнэн байхыг хүлээн зөвшөөрөхөөс хит айгаад тэр үгүйсгэж байгаа зүйл үнэн бодит байгаа нь бидний өөрсдийн сайн сайхан те сэтгэл санааны, оюун санааны, эрүүл мэндийн хувьд
маш их юм аюултай магадгүй факт ч юм уу маш аюултай ойлголт учир бид нар тэр зүйлийг үгүйсгээд те өөртөө итгүүлсэн энэ бол ингээ худлаа гэдэг ч юм уу эсвэл одоо ямар нэгэн зүйлийг боддоор нь биш өөртөөхөө сэтгцэд арай таатаагаар үгүйсгэнэ гэсэн. Тэгэхээр бас юг үгүйсгээд байна вэ? Яг хамгийн сүүлийн энэ хөзөр бол хамгийн чухал надад санагцсан. Тэгэхээр таны зүйдтэй холбоотой, таны одоогийн байдалтай холбоотой хамгийн чухал мессеж маань би юуг амьдралдаа үгүйсгээд байна вэ? За тэгээд энэ уншлагаа архетипийн 3 хөзрөөр дуусгацгаая. Ийм дайлтаа гарч ирсэн. Тэгэхээр танд бол маш их юм мэдлэгийн юм далаа байна тий. Маш их потенциал байна. Танд өөрт дотор, таны дотор юм далаа болон таны эргэн тойронд ч гэсэн маш их юм мэдээллийн далаа байна. Таны хүртээмжт байна. Дээрээс нь та өөрөө маш юм их мэдлэгийг хоримтлуулах боломжтой, их мэдлэгийг түгээх боломжтой тэр сав буюу дамжуулагч. Таны ерөнхийдөө сүнсний өөрийн чин дотоод мөн чанарын өгөгдөл болон одоо зорилго гэдээ бас ойлгочих болно. Ерөнхийдөө бусад хүмүүст тэр их мэдээллийг дамжуулах, тэ хүргэх дамжуулагч. За тэгээд таны амьдралд ямар нэгэн хэмжээгээр ийм хөнгөн шингэн инээдтэй байдал дутагдж байна. Хит их юмыг сериосны хүлээгээд авдаг уу? Хэлээсэл нөгөө талаараа хит их юм болгоныг инээдтэй болгоод байдаг гэж магадгүй. Хитрхи юм болгоныг инээдтэй болгоод байвал тэр бол бас хэцүү. Хит их бүх юмыг сериосны инээдтэй тал нь харж чадахгүй байх юм бол бас хэцүү. Тэгэхээр хэрвээ дутагдж байгаа бол амьдралыг бас илүү жоохон хөнгөн талаас нь хараарай. Хаяа тийм инээдтэй байдлыг бий болгодог байх тий. Эргэн тойрондоо өөрийгөө шоолж сурах. За ингээд энэ хүншлэгээ дуусгаж байна. Бичлэгүүд маань үзсэнд баярлалаа. Тэгээ та бүхэнд амжилт хүсэж байна. Баяртай.